За сайн байцгаана уу, эзний өдрийн мэндийг хүргэе. За бас ташрамд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн буюу Мартин 8-ны баярын мэндийг чуулганыхаа бүхий л эмэгтэйчүүдтэй хүргье. За баяр хүргэе. За өнөөдөр бас энэхүү номлолыг маань YouTube-оор үзэж байгаа бас нийт сонсогчид тэр дундаа эзний даагагч, эзэнд үйлчлэгч бүхий л эмэгтэйчүүдтэй эзэн Есүс Христийн нэрээр та бүхэндээ Мартин 8-ны баярын мэндийг хүргэе. Та бүгдийн минь дээр эзний ивэл ерөөл бялхамд өрөө орших болтугай гэж хүсэн өрөөё. Амен. За хамтдаа бүгд өнөөдөр Эхлэл номын 41 дэх бүлгийг уншъя. За бид нар Йосеф шиг давн туул гэдэг цуврал номлол хамтдаа үзэж байгаа. За өмнө нь одоо Йосефийн амьдрал түүний үйлстэй холбоотойгоор нийтдээ 5 номлол бүгд хамтдаа үзсэн байна. За хамгийн эхний номлолоор бүгдээрээ хүүхэд төрүүлдэггүй бүсгүйгээс төрсөн Йосефийн тухай. За тэр дундаа хайрлагдсан Йосефийн тухай бид нар хамтдаа сурсан. За дараа нь бүгдээрээ ах нартаа худалдагдсан боол болсон Йосефийн тухай хамтдаа суралцсан. За дараа нь гүтгэгдсэн зарцын тухай хамтдаа суралцсан. Гүтгэгдээд шоронд орж байгаа. За тэгээд мартагдсан андын тухай бид нар хамтдаа сурсан байгаа. За ингээд Йосефийн амьдралыг бүгдээрээ ингээд хэсэг хэсгээр нь үзээд яваад байгаа. Тэгэхээр түүний амьдрал бол үнэхээр киногоор яриул их урт удаан сериал хийчмээр тийм баялаг амьдралаар амьдарсан ийм хүний түүх бол Эхлэл номон дээр ийхүү бичигдэж үлджээ. За өнөөдөр бүгдээрээ Йосефийн амьдралыг цааш нь үргэлжлүүлнэ. За түүний амьдралд бол өнөөдөр маш онцгой үйл явдал тохиож байгаа. За ер нь л амьдралд нь сайнтаач муутаач тэр их л онцгой үйл явдлууд л өрнөөл яваад байгаа. Йосефийн амьдрал. За өнөөдөр дараагийн нэгэн чухал үйл явдал гарч байна. За үүнийг бүгдээ хамтдаа 41 дэх бүлгээс уншина. За 41 дэх бүлэг дээр гарч байгаа зүйлийг би өнөөдөр бүхлээр нь ярина. Гэхдээ 41 дэх бүлгийг бүхлээр нь би уншихгүй. За гол ишлэлийг нь уншаад үндсэн 41 дээр болж байгаа үйл явдлыг ерөнхийдөө би та бүхэнд бас яриад өгчих нь зүйтэй ахаа гэж бодож байна. Хэрвээ бид нар унших юм бол нийтдээ 57 ишлэлтэй маш урт бүлэг байгаа учраас цаг их орох гэдэг тийм ээ. Тийм учраас би юуны өмнө 41 дэх бүлгийнхаа 1-ээс 14 дугаар ишлэлийг уншина. За дараа нь 37-оос 45 дугаар ишлэлийг уншина. За тэгэхээр бүлгийн гол үйл явдлыг харуулсан хэсгийг би уншия. Бусдыг нь бол би дараа нь ярихдаа дотор нь оруулаад тайлбарлаад яриад явъя. За 1-ээс 14 дугаар ишлэлийг уншия. Бүтэн 2 жилийн дараа фараон нэгэн зүүдлөө харахтун фараон гол дээр зогсож байлаа. За санаж нь өнгөрсөн бүтэн сая өдөр нөгөө шоронд хоригдчихсан 2 найзынхаа зүүдийг тайлж өгöd. Яг тэр зүүдний тайл нь биелсэн тухай. За тэгээ биелээд шоронгоос гарах юм бол намайг санаараа гэд найзаасаа уулна гуйсан шүү дээ. Тэгэхээр нөгөө найз нь бүтэн 2 жил мартцсан. За тэгээд ингээ 2 жилийн дараагаас цаашаа үргэлжилж байна тийм ээ. Бүтэн 2 жилийн дараа фараон нэгэн зүүдлөө. Фараон гэдэг нь Египтийн хааныг хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Египтийн хааны цол шүү дээ. Фараон гэдэг чинь маш олон фараон байсан тийм ээ. За нэг фараон асуурал дараагийн хаан гарч ирэл залгамжлагаараа тэддгээр фараон, эддгээр фараон гэл энэ баруунд зарим улс орнууд ингээд хаадууд нэм дугаартай байдаг шүү дээ тий. 8 дугаар Хенри хаан гэлтэгдэг ч юм уу. Элизабет 2 дугаар гэдэг ч юм уу тий. За энэ Ромын папууд чинь бас 2 дугаар Йоан Паул энтер гээл ингээл энэ ийм нэрүүдтэй байсантай адилхан Египтийн хаад бол дандаа фараон гэдэг нэрээр явдаг байсан. За тэгтэл харахтун тархан сайхан 7 үхэр голоос гарч ирээд нугад бэлчиж байжээ. За би цааш нь үргэлжлүүлээ уншиж байна. Харахтун түүний хойноос бас өөр туранхай муухай 7 үхэр гарч ирээд голын ирэг дээр нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ. Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тархан сайхан 7 үхрийг идчихв. Тэгээд фараон сэржээ. Тэрээр эргэж унтаад 2 дахь удаага зүүдэлжээ. Харахтун нэгэн ишнээс өтгөн сайхан 7 тарайн төрөв гарч иржээ. Бас түүний дараа дорны салхинд хатаж хорч исэн 7 нарийнхан төрөв гарч иржээ. Тэгээд тэр нарийнхан 7 төрөв нь өтгөн бүтэн 7 төрөвгээ залгичхав. Фараоныг сэртэл харахтун тэрэнд зүүд байлаа. Өглөө нь түүний сэтгэл тавгуйтж тэрээр зарлага явуулан Египтийн мэрэг төлөгчд ухаантан мэрэгдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг фараонд тайлж чадах хүн нэгч байсангүй. Ахлах сүнч фараонд өнөөдөр би гим нүглээ саналаа.
Фараон та зарснартаа уурлаж намайг ахлах талхчны хамт хамгаалагчдын захирагчийн байшинд 20-нд өгч билээ. Тэгэхэд тэр бид хоёр нэгэн шүн зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр тайлалтай байсан. Тэнд хамгаалагчдын захирагчдын боол еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэр залуу бидний зүүдийг тус тусд маань тайлсанд түүний тайлал ёсоор болж би хуучин албандаа эргэж ороод нөгөөх маань дүүжлүүлсэн билээ гэж хэлв. Тэгээд фараон зарлага явуулж Йосефийг дуудуулав. Тэд түүнийг гяндангаас даруй гаргажээ. Йосеф сахлаа хусаж хувцас солиод фараон дээр орж ирвэ. За одоо нэг Йосефийн амьдралд одоо turning point буюу одоо эргэлтийн цэг үүсэж штэ тийм ээ. За нөгөө 2 жил Йосефийг мартцсан байсан найз нь бол үнэхээр л мартцсан байсан байгаа даа. Яг тэгэхээр 2 жилийн дараа хаан зүүдлээд нөгөө зүүдээ бүх мэрэгч, төлөгч, эрдэмтэн одоо мэрэгдээ дуудаад нөгөө зүүдээ асуудал тэр зүүдийг тайлж чадах нэг ч хүн Египт улсад хааны эргэн тойронд тэр өндөр одоо эрдэм намтай тийм ээ янз янзын одоо сүнсний зүйлсүүдийг мэддэг тэр мундаг хүмүүсийн донд хааны зүүдийг одоо тайлж өгөх нэг ч хүн байхгүйсэн. За ингэсэн чинь нөгөө нэг ахлах сүнч чинь гинэт сансан тий. Тэгээ юу гэж хэлж ийн гэхээр би гин нүглээ саналаа гэж. Тэгээ 2 жил найзгаа мартцсан. Одоо нөгөөг чинь санаж штэ өөрийнхөө бурууг санаж штэ. Тэгээ шоронд та бит хоёрт уурлаад бит хоёрыг шоронд хийгээгүй юу? Ахлах таалах чинь бит хоёрыг. Тэгсэн чинь бит хоёр нэгэн шүн нэгэн зүүдлээ. Тэр зүүдийн маань тэнд байсан нэг еврей боол тайлж өгөөд яг тэр тайлсныхын дагуу биелсэн штэ. Тэгээ тэр нөгөө найз маань дүүжлүүлж насвараад би эргээд одоо таны албанд эргэж ороод би танд ингээд одоо юугаа барьж байгаа тийм ээ. Одоо дарсаа эргээд би таны гарт барих болсон. Ингэж зүүд биелсэн гэж хэлсэн чинь тэр боолыг дууд. Тийм одоо хэн байх нь хамаа авахгүй хаанд тэр шоронгийн хоригдол байна уу тийм ээ. Эсвэл тэр хааны ордоо том сайдуудын нэг байна уу? Эсвэл одоо тэр ихтэй сургууль төгссөн Египтийн бүх эрдэм номд боловсрсан одоо доктор цолтой мундаг мэрэгчүүлэн байна уу? Хэн нь байна уу? Хамаа байхгүй. Одоо бол хаанд бол жинхэнэ тулсан газар. Яа тэгэхээр хаан шүн нэг утгатай 2 янзын зүүдэлж байгаа. Тэгээд тэр зүүднээс болоод хаан маш тавгүй байгаа. За ингээ хааны сэтгэл зүрх бол маш их зовнжсэн. За ингээ хаан одоо мэддэг чаддаг хамгийн л одоо эрдэмтэй номтой хүмүүсийг авчраад асуусан хинэж тэрийг тайлж өгч чадаагүй. Ингээ хаан бол одоо сандарч байна. За тэгээд одоо хаанд нэг ахлах сүнч яг ийм нөхцөлд нь одоо Йосефийн тухай ярьсан. Ингээ хаан бол яасан гэхээр тэр боолыг бошоо над руу дууд гэдэг. Ингээ Йосеф яасан хувцас солиод усанд ороод сахал үсээ авч хаяад тэгээ нэг хүн шиг дүр төрхтэй болоод ингээ хааны өмнө ирлээ. За тэгээ цааш нь үргэлжлүүлээд унших юм бол хаан одоо Йосефт бол зүүдээ ярьж өгдөг. За би ийм зүүдлээ гэд. Тэгсэн чи Йосеф бол одоо зүүдний тайлал бол бурхнаас юм аа гэж хэлээд тэгээд одоо зүүдийг Йосеф тайлж өгч байгаа. Ингэж Йосеф тайлахтаа би мэднэ, би чадна. Ер нь бол би бол одоо эд чидтэй хүн, би бол эрдэм номтой хүн. Ер нь бол би бол Багдаач гэсэн ер нь зүүдэлж ирсэн. Тэ би энэ хоёр найзынхаа зүүд тайлаад өгсөн. Ер нь би чадна гэж бол юусаа яриаггүй. Бурханд тайлан байдгаа л гэж хэлж байгаа. Тэгэхээр итгэгч хүн бол аливаа юмд дандаа бурханд найддаг. Бурханд алдрыг өргөдөг. Тийм ээ энэ айгүй чухал зүйл байгаа даа. Тэрнээс би мэдээд идэм, би чадаад идэм, би хийгээд идэм, би болгоод идэм гэж одоо нэг юм өөрийгөө дөвөөлгөж нэг юм амбицтай хариулт бол Йосеф хүнд өгөө. Йосеф хаанд юу гэж хариулсан бэ гэхээр бурханд тайлан байгаа. Хаантан та надаа зүүдээ ярьж өгнө үү гэж ингэж хэлсэн. За ингээд яасан гэхээр хаан одоо фараонд фараон хаан Йосефт бол одоо зүүдээ ярьсан маа. Тэгээ ялангуяа 16 дугаар ишлэлээр гарч штэ. Йосеф фараонд энэ бол би биш харин бурхан фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэвэ гэж хэлж байгаа. Тэгэхээр чамайг сонслоо. Чи зүүд тайлдаг гинэ. Чи чаддсан биш үү? Чи мэдээд идэм биш үү? Чамайг энэ миний ахлах сүнч чиний тухай ярьлаа. Чи чаддсан байна. Чи мэддэм байна. Энэ олон хүн чадахгүй байна. Аль чи чадах гэсэн чинь Йосеф за би чадах юм гэсэн үү? Өөдөөс нь ханцуугаа шамлаа. За аль яриадах. Аль юу авчир гэд манай чинь нэг хэсэг 90-ад онд чинь нэг үзмэрч хингуа гэдэг нэг гарч ирээ өстэй. Үзмэрч хэмлээ за нэрийг хэлээд яах вэ? Та нар сайн мэдж байгаа те. Бортолотын дотор нисэж байгаа л ромбо гаригийнхантай холбоотойгоол те. Баахан шар харыг хажуудаа авдраар нь аваад тавилч нөөхөө уугаал ромбо гаригийнхантай холбоотойгоол одоо Монголын хувь заяаг яриа л лээсэн. Тэгээ одоо хаана байна?
байхгүй болж таарсан тийм ээ. Хуурам мэхлэгч болж таарсан шүү дээ. Тэр хүн чинь 90-ад оны үед тийм биз дээ. Тэр үед ч одоо юм юмруу монголчууд ч үсчлээ шүү дээ тий. Хаа байсан Голландын нэг хүнийг авчраад Чингис хааны удам гэж улсаараа урд нь өвдөг сөгдөөл хамаг үнэтэй цайтай ямаа барайл явсан. Нөгөөх нь зүгээр л малаз гаралтай нэг хуурам мэхлэгч байж таарсан шүү дээ бас л. Тэгээ гих мэдчлэн нэг иймэрхүү хуурам мэхлэгч нар бол одоо зөндөө байдаг энэ хорвоод дэр тийм ээ. Янз янзын сүнсний юм яриад тэр чинь би чадна, эний чинь би хилээд өгнө, би ингэ чинь би дэх чинь гэж янз янзын юм яриад иймэрхүү хуурам мэхлэгч нар бол зөндөө. За гэтэл Йосеф бол юу гэж хэлсэн? Би чадна гэж хэлээгүү. Бурхан таны сэтгэлийг амраах хариу өгнө гэж найдаж байна. Би бишээ гэж хэлж байгаа. Бурхан руу хандуулж байгаа гэж. Тэгэхээр эзэнд итгэдэг хүний нэг онцлог бол энэ тийм ээ. Ажил бүтэмжтэй болох юм бол Бурхан намайг ивэлээ. Залбирсан залбиралд маань хариуллаа. Тийм ээ. Хүнд тос болохдоо яах вэ? Бурханы нэрээр би чамд тос оллоо. Мэдээж миний гараар дамжуулаад би тэр хүнд хийгээд өгсөн мөн. Чадах мэдэх зүйл дээрээ би дэмжиж туслаад өгсөн мөн. Гэхдээ намайг удирдах байгаа Бурхан таныг ивэж байна. Бидний залбирлыг Бурхан сонсож байгаа. Та бид хоёрыг уулзуулсан Бурханд алдрыг өргөё. Тийм ээ. Үнэхээр эзнийг мэддэг хүний яриа, эзнийг мэддэг хүний одоо итгэл гэдэг бол амьдралд бол ийм одоо зүйлээр бол ханддаг. Тэнгүүд заримдаа хүмүүс мошигдаг л та тий. Уул нь одоо наад хоолой чинь би л чамд хийгээд өгсөн. Тэгсэн чи одоо надаа биш Бурханд талархаад ах юм гээл тийм ээ. Тэгээ нэг иймэрхүү маягаар ингээд үгэн дээр үг хийж мошгаал одоо ингээд буруутгадаг хүмүүс байдаг. Гэхдээ мэдээж одоо найз маань надад сайхан хоол хийгээд өгснэг бол үгүйсэхгүй. Гэхдээ бидний амьдралыг ивент итгэж байдаг Бурхандаа бид талархаж байгаа гэдэг бол хинт ч ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр хүнд Бурхан өөрөө ариун сүнсээр тухайн зүүдийг илчилж харуулахгүй юм бол хүн одоо өөрөө хичнээн тэр онцгой сүнс байж иж Бурханы ариун сүнс байж иж энийг чинь Йосеф тайлж чадж байгаа болохоос биш зүгээр хүний энгийн ухаанаар энийг тайлж чадахгүй байгаа байхгүй. За ингээд Йосеф одоо хаанд зүүдийг нь тайлж өгсөн. 2 дахиад зүүдэлсэн гэдэг чинь Бурхан үнийг хийхээ гарцаагүй шийдсэн гэсэн утгатай. Тийм ээ 7 тархан үхэр нийл мөрний голоос ингээд гарч ирлээ шүү дээ. Араас нь 7 туранхаа үхэр гарч ирээд нөгөө эдийн шилжүүлсэн 7 тархан үхрээ 7 туранхаа үхрийн залгицсан. Энэ юу гэсэн утгатай вэ? Улс оронд чинь 7 өнтөө жил ирэх гэж байна. Урах зарвин, газрын баялаг, гарч сайтай. Тэ? Өстой нөгөө манай монголчуудын ярьдгаар бол юу гэдэг вүлээ? Өстой нөгөө шар тос одоо цотгсон. Одоо нөгөө өстой нөгөө өнтөө сайхан жил боллоо гэдэг шиг. Тийм ээ сайхан зам боллоо гэдэг шиг өнтөө одоо ургацтай мал сүргэнд тарах твэрийг авсан ургац ариун их авсан өнтөө 7 жил ирэх гэж байна. Араас нь ган гачгийн 7 жил ирэх гэж байна. Тэр ган гачгийн 7 жил ирэх үед өмнөх тэр өнтөө тэр 7 жилийн бүх юм байхгүй бол яг ийм үе ирэх гэж байна. Улс оронд чи ийм зүйл ирэх гэж байна гэж удирдагч танд Бурхан мэдүүлсэн байна гэж Йосеф тайлбарлаж өгч байгаа. За тэр нөгөө тарийн төрөв бол яг адилхан утгатай. Өөр зүйл дээр л үзүүлээд байгаа болохоос биш нэг л мессеж өгч байгаа. Тийм ээ? Нэг л мессеж өгч байгаа. Юу гэхээр нөгөө булцгар тарийн 7 төрөг хорч исэн дорны салхинд салхигдаад тэгээд үржин шин баахгүй хорч исэн 7 тарийн төрөв залгицантай адилхан өнтөө 7 жил ирэх гэж байна. Ургац ариун авах 7 жил ирэх гэж байна. Мал сүрэгч нь өсөж өндийсэн 7 жил ирэх гэж байна. Тийм ээ? Үнэхэрийн сайхан 7 жил ирэх гэж байна. Араас нь хэцүү 7 жил ирэх гэж байна. Ган гачгийн 7 жил ирэх гэж байна. Тэр үед энэ өмнөх 7 жилд байсан бүх сайн сайхан юмчууд баахгүй болох ийм он жил ирэх гэж байна гэж ингэж Йосеф тайлбарсан ба. Тэгээ Йосеф ингэж зүүдийг тайлж өгөө зогссон уу гэвэл үгүй. Шийдлийг нь шууд араас нь Йосеф үргэлжлүүлээд ярьж гисэн. Тэгэхээр хаан та ямар хүн олох уу гэхээр хэрсүү мэрэгэн ухаантай хүн олоод Египтийн нутаг дээр та томил. Тэгээд тэр хүнээрээ та улс орноо удирдуул. Тэгээд энэ тэр хүн чинь яах ёстой вэ гэхээр газар нутгийг энэ 7 жилийн хугацаанд өөр олон газруудыг одоо хаалбарлаад атар газрыг эзэмшнэ гэж манайхан ярьдаг штэ. Атар газрыг эзэмшээд маш их хэмжээгээр тариа тарих ёстой. Энэ 7 жил. Яг тэгвэл тэгтээ дэргүй өнтөө 7 жил ирж байгаа учраас урах зарим 7 жил ирж байгаа учраас чадлагын хэрээр тариалаад чадлагын хэрээр хурааж аваад илүү гарсан нь яах юм? Амбар бариад хураа. Өөрөөр агуулга том агуулгуудыг бариад дотор нь хураа. Дараагийн ган гачгийн 7 жил ирэх үед өмнөх 7 жилдээ хурааж нөөцлсөн тариагаа эдээс очих штэ. Тэр үед бол одоос асуудалгүй штэ гэж ингэж хэлсэн. За товчхон ярил ингэж хэлсэн. За тэгсэн чи хаан юу гэсэн гэхээр энэ тайллыг сонсоод хариуд нь юу гэж хэлсэн гэхээр фараон Йосефт Бурхан энэ бүх зүйлийг чамд таниулсан учраас чам шиг хэрсүү мэрэгэн ухаантай хүн алга. Чи миний өргөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг.
би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. Фараон харах тун би чамд Египтийн бүх газар нутгийг захируулна гэж Йосефт хэлээд тамхтаа бөгжөө гараасаа молтлон Йосефийн гарт зүүж нарийн даван дээл өмсгөн алтан гинжиг хүзүүнд нь зүүв. Тэгээд тэр өөрийн хоёр дахь сөөх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө сөгдөцгөө хэмээн хашгирч байлаа. Ийхүү Египтийн бүх газар нутгийг фараон Йосефт захируулжээ. Фараон Йосефт би бол фараон чамгүйгээр гараа эсвэл хөлөө өргөх хүн Египт даяар байхгүй болно гэж хэлв. Тэгээд фараон Йосефт Зафинат Пиная гэдэг нэр хайрлажОоны тахилч Потифарагийн охин Асинатыг түүнд ихнэр болгон өгөв. Йосеф гарч Египтийн бүх нутаг даяар аялав гэж хэлсэн юм. Нэг өдрийн дотор тийм ээ нөгөө 7 дортож гэж яриад байсан Йосеф маань одоо 8 сэгч чинь тийм үү? Тийм ээ тэгэхээр манай монголчууд ярьдаг те эр хүн 7 дордож 8 сэхнэ гэдэг чинь Йосефийн амьдрал дээр харагдаад байна шүү дээ. Гэхдээ 7 дордож 8 сэхт чинь бас учиртай тийм ээ. Өөрөө буруу юм хийгээл тэгэд буруу юмныхаа горыг амсаж 7 дордчихол 7 дордож 8 сэхт юм а гэд яриад тахтаа бас гол нь биш. Йосеф ч өөрөө гол нь зүв байгаад байгаа байхгүй. Яг бурханд найдаад байгаа байхгүй. Хаан ч утсан ажлын амжилттай байгаа байхгүй. Хаан ч утсан хүний хайрыг татаад байгаа байхгүй. Хаан ч утсан буцтаа уучраа олж чадаад байгаа байхгүй. Хаан ч утсан итгэмжтэй байгаад байгаа байхгүй. Хаан ч утсан эзэндээ дуулууртай яваад байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүнийг бусад хүмүүс хичнээн хохироож 7 дордоосон ч бурхан өөрөө 8 сэгтлэн дээш нь гаргадсан байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэрнээс өөрөө буруу шийдвэр гаргаад өөрөө мөнгө идэл өөрөө хулгай хийгээл өөрөө худлаа яриад өөрөө буруу юм хийгээл өөрөө хүнтэй буруу харьцаал өөрөө өөрийнхөө амьдралыг ингээд унахчаал 7 дордож 8 сэгтэмаа гэд буруу яриа суугаад байж болохгүй. Тийм ээ. Тийм болохоор бид өөрсдөө бас эзэнд найдаж, эзэнд итгэл найдвараа тавьж, эзнийг дуулууртаа дагахаа бас бурхан цаг нь болоход өргөдөм байна гэдгийг Йосефийн түүх өнөдөр бидэнд харуулж байна. Ямар гоё юм бэ те? Хаан Йосефт ямар их зүйлийг сая хийж өгсөн бэ? Нэг л өдрийн дотор тийм үү? Би чамайг тавилаа. Чи бол одоо ерөөсөө миний хааны баруун гарал болчихлоо шүү дээ. Би хаан гэдгээрээ л чамаас илүү. Бусдаар бол ерөөсөө энэ улсыг бол зүгээр чи захир. Чиний зөвшөөрлгүйгээр гараа өргөх хүн энэ улсад байхгүй. Хөлөө өргөгч хүн олдохгүй. Тэр чи зөвшөөрвөл хин нэгэн хөлөө өргөн хин нэгэн гараа өргөн. Тийм ээ? Тэгээд чи захир чи мэд миний улс орн чиний өмнө байна. Чи бол хамгийн том хүн. Тэгээд яасан өөрхөн нөгөө хааны эрх мэдэлтэй бүгжийг тайлж аваад Йосефийн гартан зүгөдөгч. Тэгээд нөгөө хааны алтан гинжийг аваад Йосеф хүзүүнд нь зүгөдөгч. Тэгээ нарийн материалтай хийсэн одоо брендинг одоо нөгөө шууд нөгөө хаад язгууртнуудын өмсдөг. Тэгээ язгууртнуудын өмсдөг нөгөө дээлээ шууд өмсүүлчихэж штэ тий. Тэгээд яасан өөрийнхөө хоёр дахь сүйх тэргийг унаалчиж байгаа байхгүй. Тэгээ хаан хоёр сүйх тэрэгтэй. Тэгээ нэгийг өөрөө унана нөгөөх нь Йосефт онуулаад за ингээд чи ажилд ор. За тэгээ яасан бас эн чин залуу хүн байна эн чин тийм ээ эн чин одоо 20 гарчлаа. Та нар боддоо 17 наснда Йосеф хүний 8-ны хохирогч болоод Египтэд ирж исэн санаж гэнэ үү? За юунд Потифарын гэрт нэг хэдэн жил амьдэрсэн тэр нь тоо тодорхойгүй. Шоронд хэдэн жил суусан бас тоо тодорхойгүй. Найз нь гараад 2 жил өнгөрснийг бол бид мэдэж байна. Тийм ээ? Тэгэхээр чинь эн чинь нэг илбэг 20 бол нэлээд гарцсан залуу байсан байж таа. Ер нь магадгүй Потифарын ирээд нэг 3 жил хийсэн байж магадгүй. За шоронд нэг магадгүй тэр чинь шоронгийн даамал болтлоо. Тэр чинь бол айгүй сайн хийсэн. Тэгэхээр тэнд чинь хүн оронгот ганцхан сарын дотор даамал болно гэж байхгүй. Магадгүй бас нэг 2-3 жил. Дээр нь найз нь мартаад дахиад 2 жил гэвэл шоронд магадгүй нэг 5 жил болсон гэж үзье. За ингээд нийтдээ нэг 17 насн дээр нь 8 насыг нэмээ л та. Тэгэхээр хэдв? Нэг 25 6 нас уу? 25 нэг 25 та залуу байна гэж бодъё л та тийм ээ. За яг гэрэлдэг насан дээр одоо ийм залуу юу хэрэгтэй? Одоо ихнэр хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хаан бол бас тэрийг бас юу аагүй одоо нөгөө огороогүй. Хаан бол одоо их том язгууртан хүний охиныг Йосефт бол өгж байгаа. Тэр нь юу вэ гэхээрОоны тахилч энэ дэр Оны тахилч гэж бичсэн ба. Оны тахилч гэдэг оо өсгөн гэхдээ томор байгааг та нар анзаарсан баг. Хэрвээ Библийг яг натаан тулгаад уншиж байгаа бол. Тэгэхээр энийг нөгөө стандарт монгол орчуулган дээр юу гэж орчуулсан гэхээр Оны тахилч гэж. Оны гэдэг нь болохоор Египтийн шашин. Энэ египтчүүдийн нөгөө нарыг шүтдэг нарны шашных нь тахилч. Энэ Он гэдэг нь болохоор Египтийн нийслэл Каир хотоос зүүн хойд зүгт оршдог тийм нарны бурхандаа тахил өргөдөг тийм төвүүдийн нэг. Тийм одоо сүм дугуйн
оршдог тийм тахилын газар, тэр газрыг нь хариуцаж ажилладаг одоо тахилч хүний одоо охинтой гэрлүүлж байна л та тийм ээ. За Потифарагийн охин гэж байгаа. Потифарагийн охин Асенатыг Йосефт одоо эхнэр болгож өглөө. За ингээ эхнэртэй боллоо, албан тушаал дэвшлээ. Египтийн одоо бидний үгээр бол одоо ерөнхий сайд болчлоо ш тань чинь. Тийм ээ. За ингээ жинхэнэ мэрэгэн сайд болсон. Йосеф фараонд юу гэж хэлсэн бэ гэхээр та хэрсүү мэрэгэн ухаантай хүн олж Египтийн нутагт томил гэж хэлсэн бол хаан буцаагаад өөрт нь юу гэж хэлсэн гэхээр бурхан энэ бүх зүйлийг чамд таниулсан учраас чам шиг хэрсүү мэрэгэн ухаантай хүн алга гэж буцаагаад хэлжсэн байна. Ингээд аваад үзэх юм бол нөгөө мэрэгэн сайд Агдан буугийн амар гэдэг манай Монголд хувьсгалын үед байсан ерөнхий сайдтай адилхан Йосеф бол өстой жинхэнэ Египтийн мэрэгэн сайд болсон. Тийм ээ. Египтийн мэрэгэн сайд. Та нар амар ерөнхий сайдыг мэднэ шүү дээ. Гиндингийн дараа гиндингийн өмнө хаа ерөнхий сайд хийжсэн тийм ээ. Мэрэгэн сайд Агдан буугийн амар гэж хүн байсан. Бүгднийх Монгол ард улсын түүх гэдгийг чинь анх одоо бичсэн 1 2 дугаар ботыг одоо бичсэн хүн байгаа шүү дээ. Тэр хүний түүхийг уншижсэн. Одоо тэр хүний хэлжсэн ярьжсэн үг чинь одоо Монголын одоо хөгжлийг бол тэр үед одоо маш зөв тодорхойлж ингэж одоо урдчилж харж ингэж хэлжсэн ийм хүн болж тарж штт тийм ээ. Яг түүнтэй л адилхан одоо Египтэд бол одоо нэгэн мэрэгэн сайд гарч ирлээ. За энэ мэрэгэн сайд нь бол бурхны мэрэгэн ухаанаар дүүрсэн ийм сайд. За энэ хүн бол одоо Египтийн одоо том сайд, хааны дараагийн сайд болж ингээд Египт улсын хувь заяаг бол одоо Йосеф бол гартаа хатгсан. За ингээ их нэртэй болсон. За тэр өнтөө 7 жил чинь энэний дараагаас эхлээд ингээд эхэлж байгаа. Цааш нь ингээд 41 дэх бүлгийг дуустал нь цааш нь унших юм бол энэ өнтөө 7 жилийн хугацаанд Йосефт 2 хүү төрсөн байдаг. Асенатаас. За эхнийхээ хүүг Йосеф Манасе гэж нэрлсэн. Юу вэ гэхээр эцгийнхээ одоо миний зовлон зүдгүүр болон эцгийнхээ гэрийг санаж исэн энэ бүх санаа шаардлагыг маань бурхан надад мартуулж өгсөн гэдэг утгаар том хүүдээ Манасе гэдэг нэр өгсөн. Хоёр дахь хүүгээ төрөхт нь Беньямин гэж одоо Ифраим гэж нэрлсэн байгаа. Ифраим гэдэг нэр нь ямар утгатай вэ гэхээр бурхан миний зовлон зүдгүүрийг арилгаад оронд нь надад үр жимсийг хайрлсан юм а гэсэн утгатай Ифраим гэдэг ийм хоёр дахь хүүг нь бурхан Йосефт өгсөн байдаг. Ингээ Йосеф бол Египт их нэртэй өөрөө еврей залуу. За ингээ Манасе, Ифраим гэдэг хоёр хүүтэй болсон. Энэ хоёр хүү нь хожимо Израилийн 12 овгийн хоёр нь болж байгаа шүү дээ. Хамгийн хүчрхэг овгуудын тоонд энэ хоёр овг аймаг хожимо орж яригдж тоологдож явдаг. За хожим одоо тэдний өвөө Яаков нь энэ хоёр ач хүүгээ ерөөсөн ерөөлөөр бүгдрээ энэ Йосефийн түүхийг бол ер нь 1-2 бүтэн сайны дараа дуусгах гэж бодож байна. За энэ хоёр хүүгийн тухай би дараа нь яриа. За ингээд Йосеф энэ өнтөө 7 жилийн хугацаанд бол одоо 2 сайхан хүүтэй боллоо. Нэгдүгээрт. За хоёрдугаар тэгвэл Йосеф энэ хугацаанд юу хийсэн гэхээр нөгөө тариануудыг маш ихээр нь тарьсан. За тэгээ агуулгуудыг маш ихээр нь бариулсан. Тийм ээ? Ажилчдаар бариулсан. За тэгээд агуулгуудаа нөгөө идэж барахгүй их олон тариа ногоогоо бүгдийг нь хураасан байгаа да. За ингээд ард түмэн бол идсэн цаана өчнөө үлдчихэж байгаа тэрийг бүгдээр ингээд агуулгад хураасан. За ингээд ган гачгийн 7 жил араас нь эхэлсэн. За ингээд ган гачгийн 7 жил эхлэх үед Египт улс бол яасан? Өстөө айдгаа хавдрантаа хийсэн. Додроо суужсэн. Хоолтой унттаа суужсэн. За ингээд ард түмэн хоолонгоо ондгоо болоод хаан одоо бид яах юм бэ гэсэн чинь та нар Йосеф руу яваа гэж хаан болцтой ордондоо сайхан гизээ хэлээд нам тавиа хөвтчихсэн. За тэгээ нөгөө ард түмэн Йосеф дээр ирэнгүүт нь Йосеф агуулгаа чөлөөлөөд ард түмэндээ зарж эхэлсэн. Үхэр юу, хонь юу, газар мазар юу зарж болох бүгднгээр нь зарсан. Ингээ хаан маш их баяжж байгаа. Хаан маш их алттай болсон. Яг энэ цаг үеэс Египтийн хааныг бол Йосеф бол бүр баян болгож өгч байгаа байхгүй. Тэгээд одоо ард түмэн бол хоол хүнсээр хангагдсан. Египт улс бол энэ 7 жилиг бол үнэхэрийн одоо торж өхөлгөө, өсгөлөнд нэрвэгдэлгүй, бүх ард түмэн хоолтой унттай энэ одоо 7 жилиг бол давж гарч байгаа. Ийм одоо гайхалтай түүх бол энэ 41 дэх бүлэг дээр одоо өрнөж байгааг өнөөдөр бүгдээрээ хамтдаа уншиж байна. Тэгэхээр би өнөөдөр энэ 41 дэх бүлгийг уншихдаа би Йосефийг харахтаа өргөмжлөгдсөн мэрэгэн сайд гэдэг нэрийг би энэ 41 дэх бүлэгт өгсөн. Йосеф бол үнэхээр одоо бурхнаас өргөгдсөн, бурхнаар өргөмжлөгдсөн. Тэр бол үнэхээр бурхны мэрэгэн ухаанаар дүүргэгдсэн мэрэгэн сайд байлаа гэж. Юугаараа Йосеф мэрэгэн? Яагаад гэвэл ирээдүйг харж өнөөдөр бэлтгэсэн хүн байхгүй. Ирээдүйг харж өнөөдөр бэлтгэсэн гэдгээрээ Йосеф бол мэрэгэн сайд байсан. Тэр өнөөдөр байгаа боломжоо, өнөөдөр байгаа тэр боломжийг тэр зүгээр ингээд цамнаж ингээд цалгиж амьдраагүй. За тэр өнөөдөр байгаа зүйлдээ хэрэглэхэд
үлдснийг нь тэр ирээдүйдээ зориулж хадгалж чадсанараа Йосеф бол жинхэнэ Бурхны мэрэгэн сайд болж чадсан байна. Есүс Христэд итгэх үед бидэнд Бурхны мэрэгэн ухаан ирдэг. Үүнийг та нар мэдэх үү? Есүс Христээр дамжуулан ирдэг авралыг Бурхны мэрэгэн ухаан гэж нэрлэдэг. Бид Есүс Христийг таньж мэдээд гим нүглээ гимшин аврагдсанараа ирээдүйд ирэх тэр шийтгэлээс бид өнөөдөр аврагддаг. Үүгээрээ энэ хорвоогийн мэрэгэн ухаанаас Бурхны бидэнд өгдөг мэрэгэн ухаан өөр. Энэ хорвоогийн мэрэгэн ухаан бол юм залжин байдлыг хилээд идэг. Ийм залтай байдлаа энэ мэрэгэн байгаа, смарт байгаа гэж ойлгох гээд байдаг. Энэ хорвоогийн хүмүүс нэг юм ганц хоёр төгрөгөн дээр наан цаан зохицуулаад нэг юм залжин байгаал нэг юм ашиг олоол ингээл нэг энд нэг юм яриад тэнд очно өөр нэг юм яриад энийг нэг юм мэрэгэн ухаантай юм шиг ойлгох гээд байдаг. Гэтэл үгүй, жинхэнэ мэрэгэн ухаан, Бурхны мэрэгэн ухаан гэдэг бол ирээдүйд юу ирж байгаа юм бэ гэдгийг олж хараад түүнд өнөөдөр бэлдэж зөв амьдрах явдал бол жинхэнэ Бурхны мэрэгэн ухаан юм аа. Яагаад гэвэл ирээдүйд юу ирж байгааг зүүдээр дамжуулан Йосефт Бурхан таниулсан бол өнөөдөр Есүс Христээр дамжуулаад ирээдүйд юу ирж байгааг бас Бурхан бидэнд таниулсан. Тэр нь юу вэ гэвэл эцсийн шүүлт. Тэр нь юу вэ гэвэл гим нүглийн хариуцлага. Тэр нь юу вэ гэвэл хүн болгон энэ дэлхий дээр яаж амьдрсан тэр амьдралынхаа төлөө хожим Бурхны өмнө тайлгнах тэр амьдрал. Харин түүнээс өршөөгдөж, уучлагдаж, ивэл өрөөлийг өвлөх амьдралыг Бурхан бидэнд тэр боломжийг олгоод Есүс Христийг өгсөн. Өөрөөр хэлбэл өнтөө 7 жил чинь одоо явж байна ах дүүсээ. Тийм ээ, энэ өнтөө 7 жилийг ашиглаад эзний нэрийг та дуудаач. Тийм ээ. Энэ өнтөө 7 жилдээ та эзнийг тоохгүй нөгөө тариа будаага нөөцлөхгүй даад ингээд цамнаж амьдрал, цалгиж амьдрал, ингээд хахаж амьдрал, бялхаж амьдрал, цацаж амьдрал тий. Дараа нөгөө ган гачгийн 7 жил ирэх үед юугаа идэх вэ? Яаж амьдрах вэ гэдэг чинь маш хэцүү байдалтай болж ирж байгаа. Тэгвэл яг үүнтэй адилхан тийм ээ. Өнөөдөр та эзнийг дуудвал аврагдах боломжтой байна. Өнөөдөр хэн эзний нэрийг дуудана тэр хүн аврагдана гэж. Өнөөдөр хэн гимээ гимшин тэр уучлагдана гэж. Өнөөдөр бол нээлттэй хаалганы тэр өдөр. Бурхан хаалгыг нээсэн бол түүнийг хаач чадах нэг ч хүн байхгүй. Тэр хаалгаар одоо ор гэж Библи бидэнд номлодог. Та өнөөдөр эзэн Есүс Христийг дууд. Өнөөдөр тэр хаалгаар ор. Хожим Бурхан тэр хаалгыг хаах юм бол хинч буцаагаад нээж чадахгүй шүү гэж. Авраам руу тэр нөгөө хашгирсан тэр Есүсийн сургаалт үлгэр би өнгөрсөн жил Лукийн сайн мэдэн дэх тэр сургаалт үлгэрүүдээс номлож хагаад одоо гарч ирсэн тийм ээ. Авраам руу тэр нэг хашгирдаг баян хүн байгаа шүү дээ тийм ээ. Намайг бодооч Авраамаа гэд тамаас хашгирж байгаа. Наанаас ч одоо энд ирэх боломж байхгүй гэж хэлсэн. Нэгэнт өнгөрсөн байхгүй. Тэр хүн энэ хорвогийн амьдрал дуусгасан бол нэгэнт одоо ингээд Бурхны өмнөх шийдвэрлээ хүлээж суухаас өөр арга байхгүй болж байгаа. Харин өнөөдөр бол бидэрт өгөгдсөн боломж байна. Энэ боломжийн өдөр бид ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж амьдрах ёстой өнөөдөр. Тийм учраас эзэн Есүс Христ юу гэж хэлсэн бэ? Та нар тэнгэрт баялаг хурааж амьдр. Тэр чинь хулгайч авахгүй. Тэр чинь хэвэн хоргоо ингээд идэхгүй. Тэр чинь ингээд өт мэрэхгүй. Тэр чинь хийж аваа явчихгүй. Та нар тэнгэрт баялаг хурааж амьдр. Газар дээрх баялаг бол яадаг вэ? Дуустдаг, алга болдог. Хүн тэрийг чинь авчдаг. Би өөрөө эдлэнтэйгээ явж байхад үхчихдэг. Тэгээд тэрийг хаа хамаагүй нэг хүн ирээд аваад эдэлцдэг. Хүүхдүүд нь чи эдэлсэн юм байхгүй. Хорвоогийн хөрөнгө гэдэг бол яг ийм байдаг. Юу та нар мэдэндээ нөгөө хин гоо жанц баян нэг мэдэндээ 20 сайхан шарын мэн 2 хоохт нь ингээ ичлээ гэж юу гэдэг шиг юм болдог те. Тэр чи юма хийцэн хүн додгор сууж штэ. Амьдралын баталгаа надаа байгаа гэж бодож байгаа амьдралын баталгааг нь 2 охт нь араар нь мэрцэн байждаг. Өөрөө мэдэхгүй явж байгаа. Амьдралын баталгаа бол тэр хайрцанд байгаа мөнгөнд биш Бурханд байдаг. Йосефийн амьдралын баталгаа бол Бурханаас байсан. Та нар одоо харж байна уу? Бид Йосефийг төрсэн цагаас эхлүүлэл түүний амьдралыг бид хамтдаа сурлаа. Бурханд найцсан учраас Бурхан түүнийг ивэж байгаа. Бурхан ивэж байгаа учраас Йосефт Бурхан хэрэгцээтэй бүгдийг тэр алтан гинж, тэр брендийн дээл, тийм үү, тэр бөөгч, тэр сүүх тэр үзэсгэлэнт сайхан эхнэр, тийм үү, тэр хоёр сайхан хүү одоо юу байдгийг бүгдийг нь Бурхан түүнд тэр эрх мэдэл, албан тушаал, эд баялаг бүгдийг нь Бурхан түүнд өгж байгаа байхгүй юу? Энэ бол үнэхээр эзнээс найдаж амьдрсан хүний амьдрал. Энэ бол жинхэнэ энэ хорвоо дээрх бидний мэрэгэн ухаан. Энэ бол өнөөдөр эзэн Есүс Христийн дотор Бурхан бидэнд өгж байгаа тэр мэрэгэн ухаан. Тийм учраас та ирээдүйг харж өнөөдөр та сэвэлж амьдрна гэдэг бол өнөөдөр та зам мөрөө хичээж, өнөөдөр та эзэн Есүс Христийн нэрийг дуудаж, өнөөдөр гимээ гимшиж, өнөөдөр та тэнгэрт баялаг хурааж, өнөөдөр та зөвийг үйлдэж амьдрна гэдэг чинь ган гачгийн 7 жилдээ өнөөдөр та бэлдэж амьдарч байгаа энэ амьдрал юм аа.
Махан биеийн мэрэгэн ухаан бол хангалттай бидэрт байдаг. Юу хийвэл юу яаж болох юм бэ? Юу хийвэл ингэж болох юм байна гэд янз янзын мэрэгэн ухаанууд бол байгаа. Харин сүнслэг мэрэгэн ухаан танд байгаа юу? Тийм ээ? Махан биеийн мэрэгэн ухаан гэдэг бол энэ биендээ л идэх юмыг л хураадаг штэ бид нар чинь. Энэ биендээ л идэж, энэ биендээ л өмсөх юм ал хурааж одоо амьдарч байгаа. Энийг бол бидний амьдралын мэрэгэн ухаан гэж боддог. Гэтэл сүнслэг мэрэгэн ухааны тухай өнөөдөр би номлож байгаа. Тэгэхээр энэ сүнслэг мэрэгэн ухааныг Бурхан Йосефт зүүдээр нь илчилж өгсөн. Тэгвэл өнөөдөр Есүс Христээр дамжуулан бидэнд илчилж өгсөн. Тэгэхээр энэ илчлэлтийг өнөөдөр бид хүлээж авсан бол энэ илчлэлтэндээ бид дуулууртай амьдрах хэрэгтэй. Йосеф дуулууртай байснараа өөрөө ч аврагдсан, Египтийг ч аварсан, хожим гэр бүлээч аварж байгаа. Өөрийг нөгөө зараа явуулсан ах нар нь эцэст нь тэгээ тариа бодоо хөдөлтөж авахгүй дүүгийнхээ өмнө ирдэ штэ. Тийм ээ. Яг л тийм гайхалтай өдөр ирдэг. За ингээд эзнэр бол одоо Йосеф аврагдсан. Тэгэхээр Йосефийн энэ амьдралаас бид одоо юуг өнөөдөр сурч чадах вэ? Би нэг хэд хэдэн зүйлийг та нарт би уриалмаар. Нэгдүгээр Йосеф чаддаг юм аа л хийсэн. Йосеф баг залуудад зүүдэлсэн шүү дээ. Өөрөө зүүдлээд тийм ээ. Бурхан намайг бол одоо үнэхээр одоо ингэж эцэг их ах дүүс юм донд өргөмжлөх юм байна гэж Йосеф зүүдэлж ирсэн. Хожим Йосеф Египтийн хааны шоронд байхдаа хоёр найзынхаа зүүдийг тайлж өгч ирсэн. За тэгээ эцэст нь одоо Йосеф хааны зүүдийг тайлж өглөө чаддаг юм а хийж байгаа. Йосефт юу байсан гэхээр түнд онцгой бэлэг авяас байсан, зүүдийг тайлдаг бэлэг авяас түнд байсан. Түнд онцгой сүнслэг бэлэг авяас байсан. Тэгээ энэ бэлэг авяасаа Йосеф бол ашиглаж байгаа. Тэгээ дандаа хүний төлөө ашиглаж байгаа. Тийм ээ, дандаа зөв зүйлийн төлөө хэрэгжилж байгаа. Уулны нэг авьяастан дааж буруу юмд яваадах ингээд нэг хүмүүс нэг хүнийг нэг ярьдаг та тий. Энэ нэг сайхан бэлэг авьяасыг зөв юмд хэрэгжилж чаддаг бол гомын их юмд хүрч чадхаар хүүхдийн байгаа даа уулна гэж нэг хөгшчүүл заримдаа нэг хүмүүс нэг үр хүүхдээ нэг ярьж идэг тийм ээ. Йосеф яг энэ байгаа бэлэг авьяасаа яг зөв цагт нь яг зөв зүйлийн төлөө хэрэгжилж чадсан. Йосеф чаддаг юм аа л хийсэн байдаг. Ингэснээр Йосеф яаж яах вэ? Хожим Египтийн хааны зүүдийг тайлж байгаа. Ингэснээр Йосефийн хувь тавилга өөрчлөгдөж байгаа. Түүний зөвхөн өөрийнх нь хувь тавилан өөрчлөгдөж зогсохгүй Египт улсын хувь тавиланг Йосеф бол өөрчилсөн шүү дээ. Хоёрдугаарт бид энэ хүртэл Йосефийн амьдралаас юу сурч болох вэ? Хоёрдугаарт төвчээртэй, тууштай байдлыг сурч чадна. Тэр ингээд айлын зарц болоод худалдагдаал, боол болоод Египтэд ирэхдээ тэр эзэндээ тууштай байсан. Эзэндээ төвчээртэй, үнэнч итгэмжтэй байсан. Тэр шоронгийн хоригдол болоод орсон ч гэсэн тэндээ бас л итгэмжтэй, тууштай, төвчээртэй байсан. Найз нь түүнийг 2 жил мартчихад тэр төвчээртэй л байсан. Тэгвэл төвчгүйгээ яах юм бэ бас? Үнэхээр тэр шоронд бол үнэхээр төвчээртэй байсан. Тэгээд цаг нь ирэхэд Бурхан өөрөө Йосефийг санаж байгаа байхгүй. Хүн Йосефийг мартаж болох ч Бурхан түүнийг бол орхиогүй гэж өнгөрсөн бүтэн сая өдөр хэдүүлээ хамт сурсан шүү дээ. Бурхан түүнийг өөрөө өргөмжилж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүртэл Йосеф төвчээртэй, тууштай байсан. Тийм болохоор итгэлийн амьдралдаа төвчээртэй, тууштай бай. Тийм ээ? Энэ хоёр зүйлийг Йосефоос сурч шít. Нэгдүгürt эзнээс өгөгдсөн бэлэг авяас чаддаг зүйлээ ашигла. Хэрэгэл түүгээрээ бусдад үйлчил. Түүнийгээ бусдын төлөө зориул. Тэрий чи эзэн тосолж өрөөд юм аа. Хоёрдугаарт яг энэ зам дээрээ зам дээрээ зогслоо гэж итгэж байгаа бол энэ замаараа тууштай яв. Зүгээр л давт. Зүгээр л хийдэг юм а давт. Тийм ээ? Тэгэд нэг л өдөртөг чинь байгаа оноо. Нэг л өдөртөг чи ашгаа авцардаг. Нэг л өдөр тэр үр дүн чинь гарч ирдэг. Нэг л өдөр үр жимсээ та хураадаг. Тийм учраас зүгээр л яг явах замаараа тууштай. Ямар ч найдвар харагдахгүй байж болно. Ямар ч хэцүү зүйл одоо болохгүй байж болно тий. Тэгтэл тууштай хий. Намайг жил 7 сарын өмнө ирэхэд манай Брюклений Бачарал надад юу гэж хэлснийг мэдхүү. Итгэж биш хүн шүү дээ. Манай жуулганы нээлтэн дээр ирээд Бачарал надад юу гэж хэлсэн. Өөрөө нөгөө сошиал одоо нөгөө PR-ын чиглэл дээр ажилладаг хүн шүү дээ. Тэр тал дээр зөвлөгөө өгдөг, одоо компаниудад санхүүгийн зөвлөгөө өгдөг ийм чиглэлийн хүн шүү дээ. Тэгээ Бачарал надад хэлжсэн байхгүй юу. За, тууштай л хийгээрэй. Тууштай л хийж яхад болно шүү гэж. Итгэж биш хүн надад хэлж байгаа шүү дээ, тэ. Яг энэ үгийг хэлжсэн байхгүй юу. Тэгээ би яг тэр үеэс хойш би яг одоо өнөөдөр хүртэл Бачаргалын дэргийг хэлсэн үгийг сандаг. Би өмнө ч гэсэн яг энэ зарчмыг бол ер нь мэднэ. Гэхдээ Бачаргалын хэлэхэд би улам илүү баталж авч ирсэн байхгүй. Өөртөө баталгаажуулж авч ирсэн байхгүй. За Нью-Йоркд ирнэ. Амаргүй уюудыг туулнаа. Манай чуулган заримдаа өгсөж байгаа өөдлөл өсөд байгаа юм шиг мэдрэмж төрнө. Заримдаа ер нь энэ чуулган босгоно гэж бодогдох үе ч гэсэн бас ирнэ. Яадаг ч байсан би л тууштай байх юм шүү. Би л дуудлагатай тууштай байх юм шүү. Би хийдэг юм аа хийх юм шүү. Би яг эзнийхээ дуудлаган дээр л тууштай байх юм шүү. Тэгсэн цагт Бурхан өөрөө
ажиллаа хийх болно гэж итгэсэн. Тийм болохоор тууштай төвчээртэй байхыг бид Йосефийн амьдралаас сурч байна. Гуравдугаарт бид Йосефийн амьдралаас юуг сурч байна? Хүнд битгий найд, тийм ээ? Хүний үгэнд битгий найд. Тэгээ Йосефийн иргэн тойронд байсан бүгд Йосефийг морж байгаа байхгүй юу? Ах нар нь түүнийг морилаа. Эхлээд мөн үү? Ах нар нь түүнийг мориад зараад дүүгээ байхгүй зараа явуулсан, боол болгоо зараа явуулсан. За тэгээд хүний нутагт ирээл нэг айлын зарцуулаад нөгөө айлынхаа бүр менежер нь олоод хамаг төлхөөрийг натгадаг болоо нөгөөгч өстө тэр айл бол ерөөсө Йосефгүйгээр ерөөсө урагшаа явахыг аргагүй тийм хүн Йосеф болж хувирсан. Тэгсэн чи яасан? Тэр нэг эмэгтэй Йосефийг гүтгээд тэгээд яасан? Йосефийг хийж байгаа байхгүй. За тэгээд шоронд орлоо. За яг шоронгоос дахиад амьдралаа босгоно бас тийм ээ. Бууж өгөхгүй үзлээ. Шоронд нэг хоёр сайн найзтай боллоо. Баггүй юу? Наранд харангуйтаа Йосеф байгаа мартцсан. Ингээд аваад үзэхээр Йосеф бол ерөөсөө хүнд бол амар гомдохоор хүн яваад байгаа байхгүй юу? Өө өстө. Хүн гэдэг чинь өөдөө штэ. Гэл те. Одоо хэрвээ Йосеф нэг ярьслага өгсөн бол нэг тэгж ярих байсан болов? Бурхныг мэддэг хүн байсан бол тэгж ярих байсан болов? Хүн гэдэг чинь өөдөө штэ. Өстө хүнд битгий найд. Өстө эр хүнд итгэхээр эрхээ орондоо идэг гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү юм яриад л те. Өстө нэр яг л ингээд нэг юм гомдсон, гомдлоороо дүүрсэн, нэг юм шархалсан сэтгэлээр дүүрсэн нэг ийм л хүн Йосеф бол явах байсан ба. Гэтэл Йосеф бол эзэнд итгэж найддаг хүн учраас тэр бол хүнд найдахгүй юм байна. Зөвхөн бурханд найдах юм байна. Бурханд л намайг авран хамгаалах юм байна. Бурханд найдаад би явдаг замаараа л явах юм байна. Би тууштай төвчээртэй явах юм байна. Би дуудлагаараа л явах юм байна. Би хийдэг юмаа л хийх юм байна. Эзэн надад өгсөн бэлэг авьяасахын дагуу би хийдэг юмаа хийгээд эзэндээ найдаад би явах ёстой замаараа би тууштай явах юм байна. Тэгсэн цагт бурхан үр дүн өгнө, амжилт өгнө. Бурхан өөрийнхөө гайхалтай ажлыг миний амьдралд хийх болно гэдэгт Йосеф итгэж ясан гэдэгт би эргэлзэхгүй. Би Йосефийн амьдралаас яг энэ 41 дүр бүлгээс яг Йосефийн амьдралд гарч байгаа энэ гайхалтай өөрчлөлтөөс өнөөдөр би энэ ятгалыг хүлээж авч байгаагаа та нартаа бас би уламжилж дамжуулмаар байна. Энэ бүгдээс илүүтэй Есүс Христ бол бидний мэрэгэн ухаан юм шүү. Йосеф бол Египтийн хаанд үнэлэгдсэн мэрэгэн сайд байсан. Тэгвэл бид энэ дэлхий дээр өнөөдөр мэрэгэн ухаанаар амьдрна гэдэг нь эзэн Есүс Христийн дотор түүний сайн мэдээний дагуу ирээдүйг харж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, тэнгэрт баялаг хурааж энэ газар дэлхий дээр өнөөдөр бид цагийг үнэлж зөв амьдрна гэдэг чинь яг л бид энэ амьдралдаа мэрэгэн ухаантай хандж байгаа, хамгийн мэрэгэн ухаантай хандж байгаа хүн юм аа. Энэ бол хамгийн зөв амьдрал юм аа. Та бол эзэн зүгээр дуулууртаа дагаа явж байгаа. Харин хүн таныг харахтаа энэ хайхтар хүн шүү. Хайрах байхгүй. Тамхи татахгүй. Юу гэдэг юм те? Энэ өстө мөнгө дэмий юмд өрөхгүй. Энэ ястаа нэг хэрсүү. Таны хувьд бол нэг айхтар хичээгээд байгаа та тийм биш те. Зүгээр л зүв байгаа. Зүгээр л эзэнд итгэл эзний үгийн дагуу амьдарч байгаа нь тэр байхгүй. Тэгэхэд тэр чинь өөрөө хөндлөнгийн үнд юу гэж харагддаг вэ гэхээр энэ хайрхастай айхтар ухаантай. Энэ стандарт дэмий юм цаг өрөхгүй, дэмий юмд мөнгө өрөхгүй. Энэ стандарт яг зөв юм а хийгээл, яг уртгаа хийгээл хүмүүстэй их зөв харьцаал, хаач явсан өөрийгөө хатагаа авч яваал. Энэ ингээ яв. Энд чи яадаг гэхээр энэ хорвоогийнханд мэрэгэн ухаан болж харагддаг байхгүй. Гэхдээ үнэндээ л мэрэгэн ухаан юм чин дээ. Тэ. Яагаад гэвэл ийм замаар эзэн биднийг энэ хорвоо дээр зөв амьдруулдаг юм аа. Өөр би энэ бүлэг дээрээс дөрөв дэх нэг чухал зүйлийг та нартаа суулцсан юм. Тэгээ хэрэгжүүлэх дөрөв дэх зүйл. Бурхны удирдамж, Бурхны илчлэлт, Бурхны хамгаалалт, Бурхны анхааруулга байгаад дээр нь хүний өөрийн хариуцлагатай үйлдэл хоёр чинь нийлхээрээ амжилтанд хүрдэг юм байна гэдгийг бид эндээс харж байна. Юу гэхээр Бурхан анхааруулсан уу? Анхааруулсан. Ийм юм болох гэж шүү гэж харуулсан уу? Харуулсан. Гэхдээ юу хийхээ бол Йосеф өөрөө мэдчихсэн. Юу хийх нь тэр зүүдийг зүүдлээл Йосефт аяндаа юу хийх нь өөрт нь айгүй тодорхой дотор нь ороод ирчих. Тэр нь юу вэ гэхээр нэмж газар хагална. Энэ 7 жилийг ашиглана. Энэ 7 жилд том гаа газруудад тариа тарина. Том агуулгуудыг барина. Хураа хадгална. Тэгээд 7 жилийг дараагийн гангачлын 7 жилийг давна гэж. Тэгэхээр эн чинь хариуцлагатай, санхүүгийн хариуцлага байхгүй. Үрэлгэн биш. Нэг юм одоо юу гэдгийг нэг юм олсныхаа хэрэг цацаад байдаггүй. Энэ чинь хуугны хариуцлага байхгүй. Хуугны өөрийнхөө амьдралдаа хариуцлагатай зөв хандж байгаа хандлага байхгүй. Энэ хандлагыг чи Бурхан өрөөж байгаа байхгүй. Бурхан анхааруулаад байхад юу ч хийхгүй тэр олон том газар талбай бэлчээр нутгуудаа хагалбарлаж тариа тарихгүй
Тэгээс том агуулга барихгүй тэндээ хураахгүй амьдэрсэн бол хожим бурхан юу гэж хэлэх вэ? Гэхдээ би чамд хэлээ үстэй. Чи өөрөө хийх хөштэй. Ингэж л ярина бурхан. Би чамд анхааруулсан. Би чамд хангалттай тэмдэг өгсөн. Хангалттай би чамд илчилсэн, ойлгуулсан. Чи дэ хийхгүй яасан. Ингэж л хэлнэ. Та намайг өлсгчлөө гэх тэр үед бид гомдоод сууж явах ирэх байхгүй бидэрт. Өө энэ 7 жил ирээд одоо тэгээд одоо стандарыг ингэж одоо шалтак тоочих. Одоо ирэх бидэрт бурхны өмнө бол байхгүй. Бурхан юу гэж хэлэхгүй би чамд анхааруулаа үст. Юу хийгээ чи мэдчихсэн тэг хийхгүй яасан. Тэгэхээр эн чи яаж ийн? Нөгөө сахилга бат гэдэг юм бас айгуу чухал байна. Үний амьдралд. Тийм ээ? Тэр итгэмжтэй байдал гэдэг юм айгуу чухал байна. Санхүүгийн итгэмжтэй байдал, санхүүгийн сахилга бат. Өнөөдөр надад өгөгдсөн ажилдаа, өнөөдөр надад өгөгдсөн байгаа жоохон ч гэсэн боломжиндоо итгэмжтэй тууштай байна гэдэг чинь өөрөө дараагийн мэрэгэн ухаан болдог. Энэ бол зүгээр ахуйн мэрэгэн ухааны тухай би одоо бол ярьж штэ тийм. Тэгэхээр энэ Эхлэл номын 41 дөрөв бол бидэрт бол хоёр төрлийн мэрэгэн ухаан зааж байна. Нэг нь бол яаж байна? Өдөр тутмын амьдралын ахуйн мэрэгэн ухаан эндээс харагдаж байна. Мөн үү? Мөн. Хоёрдугаарт жинхэнэ сүнслэг мэрэгэн ухаан эндээс харагдаж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл алсад юу болох вэ гэдгээ харж өнөөдөр эзэнд найдаж байна гэдэг бол сүнслэг мэрэгэн ухаан мөн. Тэгэхээр өнөөдөр энэ хорвоо бол ийм ахуйн махан биений мэрэгэн ухааныг аягүй их ярьдаг. Харин сүнслэг мэрэгэн ухааны тухай бол бараг ярьдаггүй. Харин тэр мэрэгэн ухаан бол Есүс Христийн дотор та бидэрт өнөөдөр өгөгдсөн юм а гэдгийг та бүхэнтэй хэлье. Ингээд Йосеф мандан бадарч эхэллээ. Ингээд Йосеф Египт улсыг бол өсөглөнгөөс аварж гарсан. Өөрийнх нь хувь тавилан бол үнэхээр гайхалтай өөрчлөгдсөн. За таны дамжуулан таныг эзэн ивэх болтугай. Танаар дамжуулаад таны эргэн тойронд байгаа хүмүүсийг бас ивэх болтугай. Тэгээ нэг хүн бурханд дуулууртай байхад хичнээн хүний хувь тавиланд нөлөөлж болдгийг бид Йосефоос харж штэ. Нэг ухаантай хүн, нэг тууштай хүн, нэг эзний анхааруулгыг аваад яг тэрний дагуу амьдрч чадж байгаа хүн хичнээн эргэн тойрныхоо хүнд өнөөдөр нөлөөлж болж байна. Сүүлийн жилүүдэд одоо инфлюенсер гэж тэгээ хүмүүс их инфлюенсер болох гэж хичээдэг болсон мөн үү? Янз янзын яриад, юу ч хамаагүй яриад ярьж л ивэл одоо тэгэл инфлюенсер болол олон хүн үзээд хандлт авч л ивэл одоо мөнхийн усад орж байгаа юм шиг баярлдаг тийм ээ. Тийм ээ? Ерөөсөө гэтэл жинхэнэ инфлюенсер гэдэг чинь Йосеф болж байгаа байхгүй юу? Энд чинь бол зүгээр нэг юм бэлгэцэн дээр шоудаж инфлюенсер гэдэг тухай биш. Жинхэнэ амьдралаараа, үнэт зүйлээрээ амьдарч байгаа бие авч явж байгаа байдлаараа бусдад нөлөөлж байгаа, бусдын амьдралыг өөдөн татж байгаараа Йосеф бол жинхэнэ тэр үеийн инфлюенсер боллоо шүү дээ. Үндэс суурь нь юу? Бурханаас эмэх юм л тоххой. Эзэнд итгэх итгэл байхгүй. Эзэнд дуулууртаа даах дагалт байхгүй. Дээр нь нэмээд чаддаг зүйлээ хийх. Дээр нь нэмээд төвчээртэй тууштай байх. Дээр нь нэмээд хүнд найдахгүй, эзэнд найдах. Дээр нь нэмээд яг уу сахилга баттай амьдрал гэдэг чинь эний чинь бүр ингээд малтипл болгоо хийчтэй юм байна л да. Эний чинь бүр ингээд 30, 60, 100 болгоод ингээд юм чинь ингээд бүр үржүүлээд хийчдэг. Бүр олон хүнд эний чинь ингээд хүртээмжтэй түгээгээд бүр нөлөөтэй болгож өгдөг юм аа. Энэ боломж өнөөдөр танд байгаа шүү гэдгийг би хэлмээр байна. Бид Египтэд амьдраагүй л дээ. Бид ямар нэгэн улс үндэстнийг ган гачаас аврахаагүй л дээ. Гэхдээ л бид өнөөдөр өөрийнхөө амьдралдаа Йосеф шиг Бурхны мэрэгэн ухаан дотор амьдрснараа та өөрийгөө болон бусдыг та ерөөлийн үүд хаалга сувг болж амьдрах ёстой. Йосеф бол өргөмжлөгдсөн мэрэгэн сайд байлаа. Харин өнөөдөр энэ дэлхийд өргөмжлөгдсөн, эзнээр өргөмжлөгдсөн эзний мэрэгэн ухаанаар дүүрсэн хүмүүс нь та бид шүү дээ. Хамтдаа залбирцгаая. Гайхамшигтай бурхан аваа. Таны үг амьд бөгөөд одоо ч бидэнд ярьсаар байна. Тэртээ мянган жилийн өмнө бичигдсэн таны үг өнөөдөр ч биднийг ятгахсаар байна. Учир нь та өчигдөр, та өнөөдөр, та мөнхөд хэвээрээ бурхан. Та өчигдөр хийсэн гайхамшигаа та өнөөдөр бидний амьдралд та хийдэг. Эзэм та бидэнд сургамж болгохын тулд та үнэт ариун үгээ бидэнд та өгсөн. Баярлалаа бурхан аваа. Эзэм та Йосефтэй хамт байсан шиг бидэнтэй хамт байгаач.
Йосефт өгсөн мэрэгэн ухаанаа Есүс Христээр дамжуулан бидэнд илчилж өгсөнд баярлалаа. Их эзэн минь, өнөөдөр бидэнд өгөгдсөн энэ боломжийг бид таны алдрын төлөө, бусдын төлөө зөв ашиглаж, сайн амьдарч, тантай хамт алхаж чадахад минь туслаач. Тандаа талархан эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуй ярьлаа. Аамен.